Бүгдээрээ сайн уу? Шинэ 7 хоногийн минь хэрүүлийн цогтой хамтаагаад баярлалаа. Лугт 7 дугаар бүлгээсээ ойлгосон зүйлээ даруугаар хуваалцъя. Баярлалаа бурхан аав минь ээ. Энэ цагийн төлөө талархлыг өргөж байна. Энэ цагийг эхнээс нь дуустал та надтай хамт байх болтугай. Энэ цагийг би үнэхээр тантай хамт эхлүүлээ, тантай хамт дуусгахыг хүсэж байна. Эцэг үнэхээр та надад туслаач. Миний таныг гэж байгаа, таны өмнө сууж, таны үгнээс зуурч байгаа, таны үгийг ойлгох гэж тань дотор үнэхээр тэмүүлж байгаа миний өчүүхэн зэрэг сэтгэлийг та өрөвдөн харах болтугай. Энэ цаг та надад үгийн ивэлээ бялхам дүүрнээр ойлгуулах болтугай гэж эзэн Есүс Христийн нэрээр гуйн залбирч байна. Амен. Есүс бэлгэсэн эмэгтэй хүүг амьлуулсан гэсэн гарчигт 11-р ишлэлдээс үүний дараа удалгүй Есүс 80 хэмээх хот руу явжээ. Шавнар нь мөн өв олон хүн түүнийг дагалдан явлаа. Түүний хотын хаалганд ойртон ирэх үед хүмүүс нэг үгсэн хүнийг аваад гарч явв. Тэр нь бэлэвсэн эмэгтэй ганц хүү байсан бөгөөд хотынхноос нэлээд олон хүн тэр эмэгтэй хамт байв. Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн "Бүү уйл" гэв. Тэр очоод авсанд гараа хүрэгтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс "Би чамд хэлж байна, залуу минь бос" гэхэд үгсэн хүн босоод ярьж эхлэв. Ингээд Есүс түүнийг ихтэн эргүүлэн өгөв. Тэд бүгдээрээ айц давтаж Бурхныг алдаршуулж эхлэн "Бидний дунд агуу иш үзүүлэгч гарч ирлээ. Мөн Бурхан өөрийн ард түмэн дээр ирлээ" гэцгээж байлаа. Үүний тухай энэхүү зар бүх Юудэ даяар болоод хавийн бүх нутгаар тархлаа. Амен. За энэ ишлүүдийг ингээ уншсан чинь надад Бурхны тэр амлалтандаа хүрж байгаа дүр төрх айгүй тодорхой харагдчихэв. Тэгээд Дэд хууль 10-18 дугаар ишлэлээр хэлэхдээ би өнчин хийгээд бэлэвсэн эмэгтэйчүүдийг хамгаалах болно гэж бичигдсэн байдаг тийм. Тэгээ өөр олон ишлэлүүдээр бэлэвсэн эмэгтэйчүүдийг бүү гомдоо, би тэдэнд туслах болно, би тэднийг хамгаалах болно гэж бас бүр онцгойлон бэлэвсэн эмэгтэй гэдээ бүр ингээд нэр зохиод ингээд бичигдсэн байдаг тийм. Тэгээд энэ яг тэр энэ амлалтынхаа дагуу яг энэ бэлэвсэн эмэгтэйд хандаж бичсэн зүйлийнхаа дагуу өнөөдрийн миний уншсан ишлэл дотор гарч байгаа бэлэвсэн эмэгтэйтэй таарахад Бурханаас өгөгдсөн эрх мэдлийнхаа дагуу Есүс Христ тэр хайртай ганц хүүгийг амьлуулж өгч байгаа. Энэ дүр төрхийг ингээ харахтаа Бурханы амлалт энэ үед ингээ биелж байгаа юм байна. Бурханы амлалтын дагуу ийм зүйл болж байгаа юм байна. Библиэлд бичсэн амлалтаар дамжуулан энэ зүйл бас болж байгаа юм байна гэж би бас эндээс олж харж байна. Ариун сүнс надад бас ингэж ойлгуулж өгч байна. Тэгээд Есүс тэр бэлэвсэн эмэгтэйгийн нэр нь хин гэдгийг, нас нь ямар юм гэдгээс үл шалтгаалan түүний тэрнээс нь үл шалтгаалan түүний нөхцөл байдал, бэлэвсэн гэдэг нөхцөл байдлыг шууд ойлгоод, бэлэвсэн гэдэг нөхцөл байдлыг хараад шууд өрөвдөөд тэр хайртай ганц хүүгийн, цорын ганц хайртай хүүгийг эдгэж өгч байгаа. Тэгээ би энийг ингээ харахтаа үнэхээр тэр эмэгтэйн хувьд бол үнэхээр зовлон доторх бодит тусламж нь болж ирж гайхалтай гоё зүйлийг ингээд гайхамшиг үйлдэж өгч байна. Бүр ертөнцийн байдаг гайхамшигаас энэ л гайхамшиг гэхгүй бол өөр юу гэх вэ? Тэр бэлэвсэн эмэгтэй амьдралд бас тэгээд энэ Библийг уншиж байгаа олон бэлэвсэн эмэгтэйчүүдийн амьдралд бас нэгэн гоё тэр ямар гоё итгэлийг, ямар гоё бүр халамж хайрыг үзүүлсэн ийм гоё үйл явдал вэ гэж би эндээс ингээд харж ин л та. Өнөөдрийн хувьд ариун сүнс надад Бурханы тэр амлалтандаа хүрдэг тэр дүр төрхийг надад аягүй тодорхой харуулад байна л да. Тэгээ би Google дээрээс хайлаа л да. Хэдэн амлалт Библиэлд байдаг вэ гэж хайсан 7147 амлалт гэж гарч ирж илээ. Заримдаа бүр 8000 гэж гарч ирж илээ зарим нь. Тэгээ би энэ олон амлалтууд Библиэлд байгааг ингээд харахтаа би өөрөөсөө асууж ин л да. Би хэдэн амлалтыг нь мэдэх бол, би хэдэн амлалтыг нь дагдаг бол, би хэдэн амлалтанд нь итгэдэг бол гэж би өөрөөсөө асууж байна. Тэгээ бүр 7147 Библи ингээд тэр чигээрээ Бурханы хайраар надад өөрийгөө таньж мэдүүлэхийг хүссэн, надад туслахыг хүссэн, намайг хайрлахыг хүссэн тэр хайрыг би бас эндээс би ингээд олж харж ин л да. Тэр чигээрээ Бурхан хайрлах гад өөрийгөө таньж мэдүүлэх гээд тэр олон амлалтуудыг тэр хуудас болгоно гэж шигтгэж өгсөн байна гэдгийг ингээ харсан чинь
Магадгүй би ингээ зүгээр л ингээ уншаад өнгөрчдөг байсан баг. Зүгээр л дуржигтлан сайхан уншаад өнгөрчдөг байсан баг. Арай илүү би одооноос ингээ бурхны амлалтыг таньж мэдээ. Бурхны амлалт нь яг юу юм бол тэр 7147 амлалтыг нь ядаж өдөрт нэг амлалтыг нь би мэдээд нэг амлалтыг нь тунхаглаад залбирчий гэд бодоод сууж байна. Тэгээ бурхны хайр үнэхээр агуу юм а. Бурхан үнэхээр агуугаар тэр бурхны тэр хайрыг цаг мөч болгон л бурхан тэр хайраа урсгаж байгаа. Тэрийг би мэдсэн ч мэдээгүй байсан ч гэсэн бурхан хайраа ингээд өгөөмрөөр өгж байгаа энэ байдал надад үнэхээр мэдрэгдэж байна. Тэгээд үнэхээр бурхан талархаж байна. Өгөөмөр хайрын төлөө талархаж байна. Өгөөмөр тэр дуустдаггүй үргэлж хайрласаар байдаг. Үргэлж хайрлахад бэлэн байдаг. Тэр хайрын төлөө үнэхээр бурхан одоо талархлыг өргөж байна. За тэгээ сонссонд баярлалаа. Дараагийнхаа үгийн хөвлөөр уулзцгаая.